Манай Алтайс холбооноос зохион байгуулдаг Алтайс олон улсын андерграунд кинонууд нь энэ жил 2 дахь удаага 6 сарын 21-нд Соёл урлагийн их сургуулийн оюутны театрт болж өгсөн байгаа. Тэгээ түрүү жил бид нэр Монголын андерграунд уралдаан гэдэг нэртэйгээр энэ наадмыг зохион байгуулж байсан бол энэ жилдээ бид нэр хүрээгээ өргөтгөөд олон улсын андерграунд кинонууд болгон зарласан байгаа. Энэ андерграунд кинонууд зохион байгуулж байгаа зорилго маань хүмүүст өөрсдөө кино хийх боломжийг нэгэн олгож байгаа. Тэгээд андерграунд гэдэг маань тийм өөрчлөсөн шинийг ирсэн юм. Андерграунд гэж юу вэ гэж юм л да. Тэгээд ер нь бол олон нийтэд төгсөн одоо түгээмэл урлаг, одоо pop урлаг, дундч төр киноч төр бүх юмд л байдаг. Түүний одоо эсрэг нөгөө талыг нь бол ерөөдөө одоо андерграунд соёл андерграунд кино андерграунд дуу гэж хэлээд байгаа юм. Андерграунд гэдэг маань өөрчлөсөн шинийг ирсэн энэ тогтсон хэв загварыг эвдсэн тийм кино хэлдэг. Тэгээд энэ бас нэг бодлыг хүмүүсэд манай кинонууд шинийг ирж хайх тийм боломжийг ч юм те олгож байгаа баг. Тэгээ бид нар ер нь бол Монголд бол шинэ уран бүтээлчд шинийг ирэл хийсэн юм шинэлэг сонин өвөрмөц сонин содон зүйлсийг гаргаж ирэхийн тулд л одоо энэ андерграунд кино уралдааныг зохион байгуулж байгаа. Би сар болж төрөх байсан ч юм билүү. Хитээ согтуу архичин сар л та. Алтайс олон улсын андерграунд кино наадмын шүүгчээр нийт 6 хүн ажилласан байгаа. Тэгээд ерөнхий шүүгчээр нь Алсын удирдлага киногаараа Фусаны кино наадмын дэш шагналыг болсон Бямбан найруулагч ажилласан байгаа. Тэгээд зохиолч Яруу наригч Аяр зам, зураач Далхочор, тэгээд Алтайс холбооны маань үүсгэн байгуулагч Их Баяр, гоод сэтгүүлийн эрхлэгч Амар Мэнд ажилласан байгаа. Мөн түүн дээрээс бид нэр Америкийн No Way урсгалыг үндэслэгч, Америкийн кинонд андерграунд кинонд төлөөлөгч болсон Amos Poe мэх найруулагч ирсэн нийт 33 бүтээлийг интернетээр үзээд интернетээр шүүсэн байгаа. Бид нар бол ер нь өнгөрсөн жилийнхээс харчаад ер нь тодорхой номинацтай байсан зүгээр юм байна гэж шийдсэн байгаа. Ер нь бид нар 1 2 3 4 5 дугаар байрыг шалгаруулсан байвал энэ удаад шилдэг хүүрнэлт бус, шилдэг анимац, шилдэг видео клип болон гран при тодруулсан байгаа. Гэхдээ энэ жил шүүгчд маань үзэж байгаа нийт 933 бүтээлээс шилдэг видео клип төрлөөр шагнал өгөхөр тийм тэр шүүгчдийн маань ийм шалгуурыг давхаар бүтээл ирээгүй учраас тэр шагналаа энэ жил бид шүүгчдийн нэрмж шагнал болгоо өөрчилсөн байгаа. Тэгээд ийм 5 шагналтайгаар бид нэр энэ дагийн кино наадмыг зохиосон байгаа. Гадаад уран бүтээлчдийн бүтээлийг үзээд тэрний дараа шууд шагнал гадуул асуулт маань хэлнэ. За өдөр 15 минутын засварлага авцгаая. Бидний 33 бүтээл шалгаснаас 5 бүтээл бид нэр шагнал өгсөн байгаа. Тэр 5 бүтээл маань шилдэг анимацийн төрөл Маргад гэдэг залуугийн метроном бүтээл шалгарсан байгаа. Тэгээд өөрөө гараараа зурсан, нэлээ хүч хөдөлмөр шаардсан. Тэгээд их гоё анимашн байсан. Дараа нь шилдэг хүүрнэл киноны шагналыг төвшин төгсгөлгүй гэдэг киногоор авсан байгаа. Тэгээд их тийм гоё киноны хэлээр ярьсан. Дүрсээр айгүй гоё ярьсан тийм кино байсан. Шилдэг хүүрнэлт бус киноны шагналыг Эрдэнэ жаргал гэдэг кино урлагийн дэд сургуулийн 2 дугаар курсын оюутан Даяаршил гэдэг киногоор авсан байгаа. Тэгээд ихэндээ харанхуй яж байгаа юу вэ гэж төрсөн гарч байгаа юм гарахгүй. Тэгсэн мөртлөө цаана нэг л гоё ой мод яваад байдаг. Тэгээд яг тэрийг харж ах үед юм өөрийнхөө бодол руу яг үз сууж байгаа юм унтчаад байгаа юм шиг тийм мэдрэмж айгүй төрж исэн. Тэгээд шүүгчдийн нэрмж шагналыг тэг гэдэг ган төмөр гэдэг найруулагчийн кино авсан байгаа. Ган төмөрийн тэг гэдэг киноны нэг тийм үгээр хэлэхэд айгүй хэцүү нэг төрлийн тэр яг энэ мэдрэмж яг тэр мэдрэмжтэй үгээр хэлж чаддаг тэр мэдрэмжийг төрүүлсэн тийм кино байсан. Тэгээд Гран Приг цонх гэдэг Батэрдэн гэдэг найруулагчийн кино өгсөн байгаа. Алтан хальс олон улсын андерграунд кино
бүтээл хүлээн авч байна. Орчин цагийн дэлхийн авангард киноны мастерууд болох Петр Черкасский, Ив Хеллер нар урилгаар ирж оролцсон шүүгчдийн бүрэлдэхүүнд орно. Арт бэлэнцэг юмээс мэдээллийг хангав.